шаардсан даалгавар байна. За нэг л таталтаар явах хэрэгтэй. Free drinks all tonight. Take some happy face. Break me cause it keeps coming down on it. За босоо өөр ундаг байхгүй. За өөр үргье. За ямар ч л байсан. Эхнийх нь бол фүүлд байна тий. Тэгээ сүүлдээ ингээ шат шиг жоохон явснаа буцаж өгсөөд нэг иймэрхүү нэг нагаан навлгаа шиг жоохон хундаглагдсан байна. За шүүгчд маань бас үнэлгээгээ гаргах бах тий. Сая хэрхэн яаж хийв? Сая нүдийг боосон энэ чинь маш их юу алдагдуулж байгаа. Тэгээ анх удаа хийж байгаа. Тэгэхэд ерөнхийдөө яг бартендерийн ингэ бас юуны мэдрэмж бас байна. Ерөнхийдөө нэг 70% гүйцэтгсэн байл. Бартендер хүн бол гарын мэдрэмж маш өндөр сайн байх хэрэгтэй. Энэ удаад бол нүдээ боогод даалгаврыг гүйцэтгэхэд бол бас ер нь бол бас их хэцүү тийм. Тэгээ хэцүү. Гэтэ эхний оролцогч одын гүйцэтгсэн даалгаврыг харахад бол ер нь бол их чамшгааргүй. Ер нь бол гайгүй сайн гүйцэтгэлээ гэж бодож байна. За өргөе. За. Хүү, одоо бас дараагийн хэмжээнд амжилт хүсье. Анхны даалгаврын сэтгэл ямар байна? Яг хоёр дахь дээр бол нэлээд алдаагүй юм. Тэг ихний хөглөөр ямар бэлтгэлгүй шууд ороод ирсэн. Өстой юу юм. Ер нь одоо манай бартендер реалити шоуны даалгаврууд бол явн чангарн сүлдээ бүрээр маш хэцүү болно шүү дээ. Тэгэхээр бас сэтгэл санааны бэлтгэлтэй ер нь их даалгаврууд хэцүү байх юм байна л гэсэн ойлголт төрчихв. Тэглээ. Өстой сонсон. Яг бидний хэрэгэлдэг ажлын гүн шал өөр юм ингээ ороод. Ингийн үйлдэлээс л мэдрэмж рүү бас гарлаа даа. Илүү гоё юм аа. За амжилт хүсье. Баярлалаа. За дараагийн оролцогч үйлдэлээ гүйцэтгэхэд бэлэн болсон байна. Ингээ мөнх үлгээг өрж байна. За. Ер нь өдөө болж байгаа хүнд үйлчилж үзсэн үү? Тийм ээ. За даалгаврыг гүйцэтгэж эхлэе. Нэг л удаа ингээ тойрон буцаж явахгүй тийм ээ ойлгож байгаа тийм ээ. За. За даалгавар эхэллээ. За басна уу. За. Эхний хундгуудыг бол ялгасаад 1 2 3 4 5 үйлчлүүлэгчийг гомдоолоо. Үлдсэн бол тасраад гарах нь шүү дээ. За шүүгчдийн одоо саналыг сонсъё. За уул нь яг гараар мэдрийг болон зөвшөөрсөн. Тэгээд тэрийг ашиглаж чадсангүй дээ. За базарагч шүүгч. Эхний удаад оролцоод яг сандарс төвлөх тохиолдол байж магадгүй тийм. Энэ жоохон миний бодлоор ингээд шатнуудаа өргөтөө дугуй хэлбэрээр үрсэн юм жоохон өөртөө хальтаа болсон болов уу гэж бодож байна. Тий. Нэг шулуу явуучвал амар штэ тий. Тойрсон бол илүү өөрт нь мэдрэмжтэй илүү хэлбэр байсан байж магадгүй гэж бодож байна. Чи ер нь одоо ингээд шотонд хийхэд плеерээсээ хийхэд юм тойрог заавал тойрог үзэж хийдэг. Ер нь нүдэ бооно гэхээр тойрог болгож байна. Тийм нүдэ бодлоо өөртөө баримжаалал тэгэл гарын хөдөлгөөнийг л бодоод тойрог болгоод илүү зүгээр болоо гэж бодлоо. За баярлаа. За амжилт хүсье. За. Бартендер реалити шоу маань үргэлжилж байна. Манай нэвтрүүлэг Premiership Sport Pub дээрээс үргэлжилж байна. За ингээд дараагийн оролцогчийг өрж байна. Анандыг өрье. За. Энэ даалгавар юу хэр сарагч нүдэ боогод гэж байгаа шүү. Нүдэ боогод. За үзэл алтай л гэж бодчих. Урдны хоёр оролцогч маань бас нэлээд сайн шүүгчдийн бас нэлээд сайн үнэлгээ авсан. За. Тэр бол ер нь өөртөө ихтэй байгаа зү. Өөртөлтөө л яах вэ? За ингээд нүдэ энүүгээр боочих. За. Ер нь энэ даалгавар гүйцэтгэжсэн үү? Үгүй үзэж байгаагүй юм байна. За ямар ч хэлсэн плеерээ бол маш сурмгаа харж байгаа юм шиг барьж авч байна. За эхлэе нэг л гүйлтээр шүү. За. Dear
15-нд нь хийцсэн. За болоо авч болно. За харъя. За энэ бол миний шүт шиг янз янз дээшээ доошоо авах шиг. Тэгтээ зүгээр. За шүүгчд маань бас хийх одоо саяны үйл явцыг харсан баг тий. Бас үлгээг өгөх баг. Хэрхэн яаж үйлчлэг гүйцэтгэв. Гандлах шүүгчийн хувьд. Баримжаа авдаг шууд хийсэн бас өөртөө хитгэлтэй. Хитгэлтэй тийм ээ. Яг анхны болохоор сандарч байгаа. Тэгтээ ер нь баримжаа бол байна. Байна. За базар агчаа шүүгчийн хувьд. Миний хувьд ч гэсэн бас адилхан маань ихэн туршилт хийлгүүгээр шууд хийсэн гэхэд бол ер нь бол их маш сайн гүйцэтгэлээ гэж бодож байна. Даалгаврыг бол. За ер нь одоо ингээд нүдэ боохгүйгээр ингээд хийхэд бол ер нь нэг гүйл төр яг адилхан шингэний хийхэд бол болох уу? Болно. За. Нүдэ боочихлаар ер нь яг хяналт алдагдаад байна. Манай энэ даалгавар маань бол бас нэг мэдрэмжийн нэг шалгаад байгаа шүү дээ. Зөв. Нүдэ боочлоор бас жоохон хэцүү юм байна. Манай даалгаврууд маань сүүлдээ бол явн чангаран маш сонирхолтой болно. Жиг нөгөө циркийн үзүүлбэрээс гоё болно гэдгийг бол шууд би баттай хэлье. Манай бартендер реалити шоутай хамт байгаараа. За амжилт хүсье. Ананд. За. За Анандаа маш их баярлаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Зочин Бродвей Сүлжээ ресторан. За ингээд дараагийн оролцогчийг урьж байна. За хэмэдэ. Батул. За Батулд маань үйлдэлийг гүйцэтгэхэд бэлэн болсон байна. Баруун гараараа хунгалж байгаа тохиол зүүн гараараа бас шотнуудаа гараараа мэдэрч болно. Тий, хурж болно. Тийм. За эхлэх үү? За эхлэе. I remember when I lost my mind. There was something so pleasant about that place. Even your emotions have an echo in so much space. And when you're out there without care, yeah, I was out of touch. But it wasn't because I didn't know enough. За болжээ. Шот маань их жижигхэн байна. Одоо Украин үчиг гэж ярьдаг. За манай Батулд маань бол айргны аяганд хийж байгаа юм шиг их л алсаас одоо их асгаж хийлээ дээ. Одоо авчих. За харъя ойлаа. За шингэний хэмжээ. Ер нь их сайн хийсэн юм шүү. Алгадаа ший. Жохон одоо асгасныг стооцвол ер нь бол холоос хэрнээл ер нь гол оруулах сайн үгүй юу? Яг гоо багдрыг тоглодноо сонирхно. За шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Гандлах шүүгч манаас хэлэх бах. Эхний 7-8-ыг бол маш сайн мэдрэмжтэй байсан. Тэрнээс хойш ингээ хайчгаа өөр холоос холдоод. Яга сүүлийнх жоох хайч. Харин сүүлдээ жоох өөр ингээ холдчихтой одоо. Тэгэж бол бас төхөж болно шүү дээ. За базар агчаа шүүгч юм. Миний хувьд бол даалгаврыг маш амжилттай сайн гүйцэтгэлээ гэж бодож байна. За баяр хүргэе. Тэгэхээр бас энэ нэлээ асгсан байна л да. Өмнөх. За наач бас их зүү өөрийгөө харгалж. Гэтэ миний өгсөн жоохон нэмсэн. За амжилт хүсье. За баярлалаа. Хэцүү бол юм бол биш юм л та. Гэтэ яг гинт урд нь юм хийж байгаа болохоор гинт хийхлээр айгүй эвгүй л байлаа. Баримжаа амар шаардчлаа. Мэдрэмж. Тэгээд яг энэ нь бол амьдрал дээр бол ийм болохгүй л хаалтай яа. Бол тог тасарсан үед бол хэрэг болох юм. За саний дадлуурчтай сонсголтой би одоо байрны зогсолттой бугуун хөдөлгөөн тий. Тэгээ саний шатлал айгу жижиг гин шаттай тий. Тэггэд гэл дүүрч байгаа нэг хортон дөөрөлгөл сандарч байгаа юм байна нэг 15-ыг гүцээч их гэл. Бай талхраа наа өгчлээ. Иймэрхүү юм ирнэ гэж өрөөсөө бодож байсангүй л нүд бooгаад өмнө ер нь ингэж гарамаар яг тэнцөө ингэж юм жижиг шотонд хийж үзэж байгааг болохоор бас жоохон гинтийн ч юм уу нэг жоохон тиймэрхүү байлаа л да.